Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороодод явагдсан барилга угсралтын ажил амжилттай дуусч, эхний ээлжийн айлууд өнөөдөр байрандаа орлоо. 2016 он гэхэд энэ хэсгийн бүх айл орон сууцнд нь оруулах зорилтыг гүйцэтгэгч компани зүгээс тавьжээ. Багнат өргөө компани нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороодуудад дахин төлөвлөлтийн ажил явуулах эрхийг 2013 оны 5 дугаар сард авсан. 30.3 га газарт 280 айл өргөх байснаас 234 айлтай гэрээ байгуулжээ. Тэгвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хийгдсэн барилга угсралтын ажил амжилттай явагдаж, эхний ээлжийн айлууд өнөөдөр байрандаа орлоо. Нийтдээ 144 айлын орон сууцыг ийхүү барьж дуусгасан бөгөөд барилга угсралтын ажлаас гадна хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлыг тус бүсэд явуулжээ. Тухайлбал инженерийн шугам сүлжээний ажлыг хийж дуусгасан байна. Үүнээс гадна төв замтай холбоох авто замын ажлыг эхлүүлжээ. Эхний 130 гаруй айлын орон сууцыг хүлээлгэж өгөх ажил болж байна. Дараагийн ээлжийн 100 гаруй айлын орон сууц удахгүй ашиглалтанд орно. Ер нь энэ талбай дээр бол нийт 5,000 айлын дахин төлөвлөлт хийхээр төлөвлөж байгаа. Авто замыг ямар ч гэсэн одоо зүүн талаас баруун тишээгээ Улаанорангийн эцсийн буудалтай холбосон замыг бол одоо тавиад эхэлсэн байна. Та бүгд харж байгаа бах тийм ээ. За инженерийн шугам сүлжээн дээр болохоор Дулаантайгаа Улс 15-тай манай хороол маань холбогдож байгаа. Цэвэрс Дулаан болвол за мэдээж Бохир улсын бол төвийн системтэй холбож өгч байгаа. Дахин төлөвлөлтийн бүсэд хашаанд орсон айл өргөхүүтэй газрын хэмжээ доторх барилга байгууламжаас хамаарат гэрээ байгуулан ажиллаа эхлүүлсэн гинэ. Иргэдээ байрыг хашаагаар гисэн зарчмын дагуу ажилласан байна. За анхны орчин суугч болж байгаа иргэдийн хувьд сэтгэгдэл өндөртэй байгаагаа илэрхийлсэн юм а. Надтай гэрээ миний хувьд бол бололцооны сэтгэл хангалуун байгаа. 175 квадрат талбай бүхий орон сууц, гараж, бас мөнгө гэрээ хийсэн байна. Сэтгэл өндөрлөл байна ямарсан. Байрандаа орж үзлээ. Сайхан лээ. Миний байсан газар чинь болох ч яг одоо өгсөн газар болох ч яг одоо ингээд тоглоомын талбай болсон байна. Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3214 айлын орон сууц, 1680 хүүхдийн сургууль, 840 хүүхдийн цэцэрлэг болоод 21 га газарт ногоон байгууламж бүхий цогц хороол баригдах төлөвлөгөөтэй байгаамаа. За тэгвэл тус бүсэд дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Багнат өргөө компани зүгээс 2016 он гэхэд гэрээ байгуулсан бүх айлуудаа байранд оруулалт төлөвлөгөөд ажиллаж байгаагаа дуулгасан юм а. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 38 аж ахуй нэгж байгууллага төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Ийхүү дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд төсөлд шалгарсан зарим аж ахуй нэгж байгууллага эхнээсээ гэрээний дагуу айл өрхүүдээ байранд нь оруулаад байгаа бол харин төсөлд шалгарсан хэрнээ зарим аж ахуй нэгж байгууллага барилга угсралтын ажил нь төлөвлөгөөний дагуу явагдаж чадахгүй байгаа юм а. За дээрх байдал нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиглагдаж байна. Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хүрээнд нийслэлийн 24 байршилд дахин төлөвлөлтийн ажлыг явуулах болсон. За гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14%, хүн амын 9% нь дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан байна. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн 2 жилийн хугацаанд 6999 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс өнгөрсөн онд 588 айлын орон сууцыг ажилтанд оруулжээ. За тэгвэл энэ онд нийтдээ 2492 айлын орон сууцыг ажилтанд өгч 9171 хүн амыг орон сууцаар хангах төлөвлөгөөд ажиллаж байгаамаа. За гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын бүтээн байгуулалтаас дурдхад ийм байна. За нийтдээ 38 аж ахуй нэгж байгууллагууд төсөл гүйцэтгэгчээр шалгаран ажиллаа явуулж байгаамаа. За харамсалтай төсөл шалгарсан зарим аж ахуй нэгж байгууллагын барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж чадахгүй байна. За дээрх байдал Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт харагдаж байгаамаа. Тус бүсэд Monis Group-ийн Monis Urban Development бүрд компаниуд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Monis Group-ийн Monis Urban Development компани хувьд иргэдтэй 2013 оны 9-р сарын 23-нд гэрээ байгуулсан. За гэрээний заасны дагуу энэ оны 7-р сард байр ашиглалтанд орох ёстой байсан хэдий ч өнөөдрийн байдлаар 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг иргэд хэлж байгаамаа. Гэр ерөөсөө барилгын ажил эхлэх байгаа байхгүй одоо хүртэл. Ерөөсөө нэг хоёр дахь хурлын явж ийн гэсэн. Тэр чинь Monis. Бүрдийнх нь ерөөсөө эхлэх. Ерөөсөө эхлэх харна. Одоо газрын айлуудыг нүүлгээл газрын төгсөлчөөл байж байгаа. Ерөөсөө хундаамны нөхөж ухаа. Байхгүй харна тийм ухаагүй. Тийм учраас одоо бид нар
дараагийн одоо ингээд хүн амьтанд дарга нартай дараагийн шатны юмнуудаа бас хиймээр байна. Гэрээний хугацаа маань 15 оны 7 сард байр ашиглалтанд орно гэсэн гэрээ байгаа. Монис компани. Тэгэхэд одоо өнөөдөр үйл ажиллагааны ердөө нэг миний харцнаар бол 20 хэдэн хувьтай л гэж би хэлмээр байна. 15 давхрын дөнгөж 3 давхрын тал 4 давхар байгаа дөнгөн дангаа орсон юм уу юу байна. Гэр хорооллын хөгжлийн ажлыг дэмжсэн биш баг гудамжинд гараад ах トゥ үндэн дарамт болоод явж байна. Игчийнх нь хувьд бол 2 жилийн хугацаанд бол яг тэгэл өөрсдөө тэгэл амьд үж болгоол явж байна. Тэгтээ чангал байж тээ. За нийтдээ 120 гаруй айлын өргөдөө гэрээ байгуулж газар чөлөөлөх ажил явагдсан. За харин бүрд компанийн хувьд мөн л 100 гаруй айлтай гэрээ байгуулж газар чөлөөлсөн хэдий ч барилга угсралтын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй байна. За ийм дэдгэр компаниудаа гэрээ байгуулсан иргэд нийслэлийн засаг дарга Батуул хаягдж мэдээлэл хүргүүлэхэр болжээ. Барилга угсралтын ажилд удаашралтай явж байгаа шалтгааныг гүйцэтгэх талууд хөрөнгө санхүүтэй холбоонд тайлбарлажээ. Гэтэл анх 7 дугаар сард арчлалтанд орно гэж гэрээ байгуулсан иргэд цаашид хаана амьдрахаа мэдэхгүй байгаагаа хэлж байгаа юм. За өнгөрсөн 2 жилийн хугацаанд ах トゥ хамаатан садангаар амьдэрсэн амьдрал хэцүү л гэж тайлбарлах эргэж байлаа. За уг нь гэрээн заах төнөгийн шилжүүлэх хугацаанд амьдрах зардлыг шийдэж өгнө гэж тусгасан. Гэтэл дээрх мөнгөний хэмжээ багассан байна. За бид энэ асуудлаар нийслэлийн гэр орооллын хөгжлийн даргаас тодруулсан юм. Компаниудын хувьд бол ойрын хугацаанд эх 7 хоногт бол монисын ажил эхэлнэ. 8 сар ихээр бол бүрдийн ажил эхэлнэ гэсэн ийм тайлбар тавиад байгаа. Дээр нь бол бүрд компанийн хувьд бол яг хөрөнгө оруулагч оруулж ирээд тохирохдоо бол нөгөө 26 давхар барилга барина. Шинэ одоо төмөр хийцэр хийнэ. Стандартын асуудал гэдэг ийм нэлээд юм болсон. Энэ ч яг ихний үед бол тийм хүнд бэрхшээлтэй ажил байсан бол сүүлдээ энэ маань нөгөө шалтгаан маягтай болсон учраас бид нар бас энэ тал дээр нь анхаарал ингээд шахаал ажиллаад явж байгаа. За иргэдийн хэрэг зөрчигдөхгүй байх тал дээр нийслэлээс анхаарал хандуулах ёстой. За яг өнөөдрийн байдлаар зарим шалтгааны улмаас ажил удаашралтай явж байгаа хэд хэдэн газар байна. За харин Monis Urban Development бүрд компаниудад хугацаатай албан шаардлага өргөжээ. За хэрэв заасан хугацаанд зөрчил арилгахгүй бол шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэдгийг хоолойдох байгууллагаас нь тайлбарлаа. За хэрэв гэрээгээ биелүүлж чадахгүй бол хасагдах хүртэл арга хэмжээг авах гинэ. За тэгвэл гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд засгийн газар 8% зээлийн урьдчилгаа төлбөрийг 10% болгож бууруулад байгаа. Тэгвэл одоо үзэгч та бүхэндээ 120 сая төгрөгийн үнэтэй 60 м квадрат орон сууцыг 8% зээлээр 10% урьдчилгаа төлбөртэйгээр худалдан авахд 20 жилийн хугацаанд хэр хэмжээний мөнгийг эргүүлэн төлөх шаардлагатай талаар манай сэтгүүлч Уянгийн бэлтгэснээр хүлээн авна. За баярлалаа. Оройн мэнд төрийн үзэгчтэй тэгэхээр орон сууцны ипотекийн 8% зээлийн урьдчилгаа төлбөр 10% болсонтой холбогдуулан та бүхэндээ дараах мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тэгэхээр Монгол банкнаас өнгөрсөн сард гаргасан судалгаагаар бол шинэ орон сууцны 1 м квадратын үнэ нь 2,173 мянган төгрөг байгаа гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр энэ нь бол 2014 оны 5 сартай харьцуулахад 3%-аар буурсан, 2015 оны 4 сартай харьцуулахад бол 0.1%-аар буурсан юм үзүүлэлт байгаа. Тэгэхээр дараах графикт харагдаж байгаачлан 2014 оны 5 дугаар сард 1 м квадратын үнэ нь 2,240 мянган төгрөг байсан бол ийхүү 2015 оны 5 дугаар сарын үзүүлэлтээр 2,173 мянган төгрөг болсон байгаа юм. Тэгэхээр орон сууцны ипотекийн одоо урьдчилгаа 10% болох 30%-ийг төлөхөд одоо хэрхэн зөрүү гарах талаар та бүхэндээ дараах графикаас харуулъя. Тэгэхээр 1 м квадратын үнийг 2 сая төгрөг гэж үзээд 60 м квадрат байрыг худалдаж авахд хэрвээ та урьдчилгаа 30%-ийн төлбөрийг төлөх юм бол 36 сая төгрөгийг төлнө. Үүнийгээ одоо 220 сая төгрөгийн үнэтэй байрнаас хасахад бол нийт 84 сая төгрөгийн зээлийг бол та банкнаас авах тооцоо байгаа юм. Тэгэхдээ хэрвээ урьдчилгаа 10%-ийг нь төлөх юм бол 12 сая төгрөгийг банкнд урьдчилгаа төлөөд одоо 108 сая төгрөгийг банкнаас зээлээр авах ийм зөрүүтэй үзүүлэлт гарч байгаа. Тэгэхээр бол зээлийн хэмжээ 84 сая 108 сая төгрөг гэдэг бол хоорондоо зөрүүтэй үзүүлэлт. Тиймээс бол одоо энэхүү байрыг худалдаж авахд бол та ямар шалгуур хангасан байх талаарх мэдээллийг хүргэе. Тэгэхээр өрхийн сарын орлого бол сая 561 мянган төгрөг байхад бол та урьдчилгаа 30%-ийн 36 сая төгрөгөө төлөөд 84 сая төгрөгийг банкнаас авахд хүрэлцэх нь байна. Ингэхдээ сар бүр бол 702 мянган төгрөгийн төлбөрийг банкнд графикийн дагуу төлнө. Ингээд 20 жилийн хугацаанд графикийн дагуу төлбөрөөр төлснөөр 168 сая төгрөгийг нийт төлсөн байна. Тэгэхээр үүн дээрээ бол урьдчилгаа төгсөн 36 сая төгрөгөө нэмэхэд нийт 204 сая төгрөгөөр та 120 сая төгрөгийн 60 м квадрат байраа бол 20 жилийн дараа 204 сая төгрөгөөр худалдаж авахар тооцоо гарсан байна. Тэгэхээр урьдчилгаа төлбөрт хэрвээ 10%-ийг төлөх юм бол та банкнаас 108 сая төгрөгийн зээл авна.
Ингээд бол танаа өрхийн орлого 2 сая төгрөг байх шаардлагатай. Мөн одоо сар бүр төлөх графикийн мөнгө ч гэсэн нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр сар бүр төлөх графикийн мөнгө бол 900 мянган төгрөг буюу 200 мянган төгрөгөөр нэмэгдсэн ийм үзүүлэлт гарна. Үүнээс гадна бол та 20 жилийн хугацаанд энэ графикийн дагуу төлснөөр бол мөнгөө 216 сая төгрөг болж өгөх байгаа юм. Тэгэхээр энэ 216 сая төгрөг дээр урьдчилгаа төлбөрөө нэмэхэд бол та 20 жилийн хугацаанд байр худалдан аваад зээлээр байр худалдан авахдаа бол 228 сая төгрөгөөр 120 сая төгрөгийн үнэтэй байраа худалдаж авах ийм тооцооллыг гаргалаа.